радио үзэгчдээ амралтын өдрөө аятахтай өнгөрүүлж байна уу? Шимүс үгийн хоолны цаг нэвтрүүлгийнхээ өнөөдрийн дугаарыг бид Нагоми ресторанаас бэлтгэн та бүхэндээ хүргэж байна. За өнөөдөр Шимүс мастер тоогооч маань Япон улсын тараа загсыг ашиглан жигнэж бэлтгэсэн Тарано Сакамуши хийх болно. Тэгээд үнэхээр сонирхолтой бас санагдаж байна. Та бүхэн маань анхаарлаа хандуулаарай. Хэрхэн хийх юм бол бүгдээрээ орж үзье. Өглөөний мэнд хүргэе цагаан амарснаар Шимүс-сан. Конnichiwa, ирашшаймасай. За өнөөдөр хоёулаа ямар хоол хийх вэ? Өнөөдөр хараа цагаан загас байгааштэ. Тийм байна. Энэ өнөөдөр бид нэр Японоор тара, англиар бүр codfish. Тарано сакамуши. Яг Японд бороод гэрүүдэний хийхгүй байж магадгүй. Гэхдээ яг арай жоохон өндөр зэрэгүний ресторан ч юм уу те. Очоор ерөн гардаг хоор байгаахгүй юу. За монголоор орчуулбал одоо юу гэж хэлэх вэ? Яг тара бороо тара загас штэ. Тийм ээ. Сакамуши, сака бороо ерөн саке. Япон саке. Саке. Тэгээд муши бороо жигүнэ. Тэгээд одоо ерөн бид нар штэ те. Саке жоохон хийгээд жигнэсэн бороо мэдээж алкогол гараа штэ тийм ээ. Алкогол гарахтаа одоо яг гой юу гэж та өнөртэй борон гэмүү та. Тэгээд загасны арай жоохон муухай өнөр бороо ерөн устаа. Ерөө ихэнхийн драйв бүтээгдэхүүнтэй цог хийдэг хоор байхгүй юу? Далайн бүтээгдэхүүн тэр дундаа загас нь омега 3-аар баялаг юм а. Загасны мах нь эрдэс бодис, кал, магн, фосфор, зис, төмөр гэх мэт эрсцүүдийг ихээр агуулдаг байна. Мөн А, Д, Е болон Б-ийн төрлийн амин димээр баялаг юм а. 7 хоногт хамгийн багадаа 1 удаа загасны мах идснээр зүрх судасны өвчин болон тархинд цус гарах эрсдлээс сэргийлж чаддаг байна. Тэгвэл өнөөдөр Шимүс мастер тоогооч Тарано Сакамуши буюу тараа загсыг жигнэж бэлтгэсэн хоол хийхнэ. Материал тань зурий те. Тараа загас буюу codfish. Өнөөдөр 2 боц хийнэ. 2 хүний порц. 2 хүний боц. Тэр хэдэн грамм байх ойролцоо? Одоо ойролцоогоор яг 100 г. Энэ гэхдээ өнөөдөр тараа загас бэлдсэн байгаа хэрнээсээ ерөн самун загас байна уу? Босоод ерөн Монголд зарж байгаа штэ те. Нөгөө горин загас байна уу? Тийм ээ. Яг заавал загас бис хяса эскэр самухор хой. Өөрөөр бүтээгдэхүүн ашиглаж хийж болно. 10-аачин, 8-аачин ч юм уу те. Тийм юм ч гэсэн ерөн борон. Дараа бүтээгдэхүүн та ерөн тохиромжтой юм да. За тэгэд одоо мэдээж дан загас биш нөгөө бас цог жигнэсэн бороо ерөн сайн бай мэдээж дан загас үйдэхгүй. Өнөөдөр яг бормог сонгон бүтээн сонгон те. Тэгээд вакаме замаг биш. Замаг те. Яг замагны орондоо ерөн ихэнхийн комбо гэдэг арай жоохон хатуу зузаан ерөн замаг бас доор тавьдаг. Гэхдээ өнөөдөр яг Монголд одоо вакаме ихэнхийн байгаа учраас энэ вакаме бэрдсэн байгаа. Нарийн замаг юм да. Тэгээд хамгийн сүүлд би соус хийн. За. Соус хийх учраас соус бороо энэ юу би байнга ашиглаж байгаа менцүү. Менцүүгээр одоо соус хийгээд ерөн соус өдгөрмөр байхгүй юу? Тиймэр кахмаар ашигурам. Тэгээд хамгийн сүүлд васаби ашигурам. Материал гэхдээ ингэ бороо. Одоо та бүхэнд Тарано Сакамуши хийх орц найрлагыг танилцуулъя. Тараа загас 200 г, мөөг, сонгон, менцүү соус, гахмаар, васаби амтлагч зэргийг ашиглан хийхнэ. Материал бэрдэсэн бай бороо ерөн амар хаахгүй. Жигнэт бороо байхгүй юу? Одоо ингэж жигнээр бэрдэсэн байгаа штэ. Тийм байна. Тийм ээ. Тэгээд одоо гэрвтэй байгаа юу ямар таваа гэж борон, аяа гэж борон. Ингэж одоо шото тухай нөгөө аяаг таваагын дээр тавьж жигнэмээр авахгүй юу? Ингэж шото. Хийчихгүй мэн тий. Хийчихгүй одоо шото. За. Тэгээд нөгөө мэдээж штэ те. Загас би оригинагаар бага зэрэг давс хийсэн байгаа. Амталсан байна тий. Амтраад бас ерөн шүүс гараагуура хинтрөө. Дараа бүтээгдэхүүн бороо штэ те. Оригинагаар яраагүй загасны хойдоо ингээд шарахоо жигнэхоо мэдээж штэ те. Тэрний өмнө бэрдэгэр гэж хэрэгтэй ахгүй юу? Тэр яг бараг бага зэрэг давс хийгээд 30 минут амруулсан бороо деми шүүс гараа. Тэгэр одоо шүүсгүй одоо ингээд нөгөө дараа бүтээгдэхүүн бос бороо амтан гой яг өтгөрөн баггүй юу? Дараа бүтээгдэхүүн бороо тавьсан. Тэгээд нөгөө бороо штэ те. Одоо юу ч бороо өнөөдөр яг бүтээн сонгоо ингээд Аяган дотор ингэж хийгээд бүгдийн жигэнчтэй юм байна тий. Тий, бүгдийн жигнэ одоо. Моог бороо ерөн жоохон байнга чимэгрээдэг шүү дээ тийм ээ.
За Япон хүмүүсийн маань хувьд бас гэртээ бас нэг төдийлөн хийдэггүй хоол ахна шүү дээ тий. Яг гэртээ зарим ээж хийдэг байж магадгүй. Гэртээ жигнэх хоор гэж бараг нэг хийхгүй бай хата. Монголд одоо боз жигнэ штэ. Тий. Гэхдээ гэртээ жигнэх процесс тийм амар хийхгүй байж магадгүй энэ да гэртээ. За одоо ингэтэй. Оо. Чимээгүрээ. Чимэглэлсэн байна. Үзэгчдэд маань их сонирхолтой санагдаж байгаа хаа бас аян дотор ингэж бүх юмаа бэлдэж хийгээд жигэндэг гэд. Жишээлбэл чавамш ч юм уу те. Угаасаа нөгөө өндөгөдөө жигнэсэн хоор бас өмнө мирэн дээр хийсэн. Тэр ч гэсэн угаасаа шууд аягын дотор өндөгөдөө шүс хийгээд жигнээд те. Гой нөгөө зөөрөм пудинг шиг үшэ те. Хоор бас ирэм ардартай Японд тийм ээ. Хүмүүсийн бас нэлээд дуртай хоол ахаа тий. Энэ айгүй яг хоо жигнэдэг учраас ерөн бид нар тус ашиг байхгүй штэ. Тусгүй юм чинь жоохон эрүүл сайнтай санагдсан юм уу та. Тийм ээ. А тэгээд одоо ингээд хийсүний дараа бага зэрэг даус пресс хийчих. Бас тий. Энийг ингээ харсан чинь нөгөө монголчууд нэг юм шүл бас нэг ингэж хийдэг. Битүү шүлгээд. Битүү шүрүү? Ааха. Аяган дотор бас ингээ нөгөө мах гурил хэрчиж хийж байгаа жигнэдэг. Тэгээ ханиад томооны үед бас хамгийн их тэгж шүл бэлтгэж уудаг. За бага зэрэг даус хийсэн. Тэгвэл би сака муши гэж хэлсэн шүү дээ. Тий, саке гэсэн тий. Энэ саке. Яг мэдээж саке баахгүй борно шүү дээ, тий. Цагаан миноч борно. Ару хийж борно. Ер нь бол одоо энэ загасны бас үнэрийг дарах зорилттой хийж байгаа шүү дээ. Ер нь тэгээд загасны ямтунтай одоо мэдээж сакены ямтунтай энэ бас жоохон шүстэй борно шүү дээ, тийм ээ. Тэгвэл бас гохгүй юу. Тийм их хэрэггүй. Одоо зүгээр бараг бага зэрэг. Тэгвэл мэдээж одоо жигнэж байгаа юм чинь одоо ингээд шүүс ч гэсэн одоо боцраад ч юм уу те. Ууранд жигнэх учраас те. Одоо бид нар үстэй те нөгөө махаша хата фрамбе боё гару гарагаштэй. Одоо нөгөө махашараад жоохон байн гэж фрамбе шижагаштэй одоо ингээд ликерэн дээр. Тэрэнтэй бараг удаага бүр адир ханг юм уу та. Ингээд нөгөө жоохон маханы мохай өнөр бүр устаад тэгээд одоо гой брандны амтун шингэн юм уу те. Энэ ч гэсэн яг адирхан утаагатай гэсэн үг. Саке хийсэн бороо одоо зүгээр тагураад таг байхгүй бороо зүгээр тугараагаан заасан дээр тагураан ч юм уу те. Эскер скотчин дээр. Ямар ч гэсэн битүү байх хэрэгтэй байх тийм. Одоо мэдээж одоо жигнэ юм чинь дээгүүр одоо ус орморгүй яаш тийм ээ. За ус маань буцалцсан байна тий. За одоо орчрагаар бэлдсэн боцрасан байга. Өнөөдөр 2 дафарт. Ойролцоогоор ер нь хэдэн минут жигнэх бол шимэзсэн. За одоо мэдээж одоо хэр хүчтэй байна уу бас хамааран. Гэхдээ ойролцоогоор 10 минут. За тэгвэл ингээд 10 минут жигнэх дундаа соус хийн гэсэн шүү дээ тийм ээ. Тэгвэл соус бас бэрдээ. Маш амархан. Уустай энэ менцүү тай зүгээр хориж өдөгөрнө гэсэн үг. Уус бүр зүгээр 200 г ус хийгээд менцүү бүр 50 г 뭐요? дөрөв нэг харьцаа гэсэн үг. Тийм байна. 205 гэсэн үг шүү дээ, тийм ээ. Соусаа бэлтгэхдээ 200 г-аас 50 г-ийн цөй соусыг хийж бэлтгэх нэ. Одоо ингээд 50 г. За. Үүнийг одоо кахмар хийгээд одоо өдөгөрнө гэсэн үг. Устай гахмаар гэсэн. За гахмаараас зуурч бэлтгэн. Гахмаар ус харьцаа бүр 1:1. Хэрвээ одоо 10 г гахмаар байсан бүр 10 г ус. 100 г байсан бүр 100 г ус тий. 200 г. За ер нь бол бүх бүтээгдэхүүнүүдээ бас худалдаж аваад хийвэл бас тохиромжтой гоё бас шинэлэг Япон хоолыг гэртээ хийж үзэх боломжтой юм байна. Энэ дэр шот хийхгүй бага-багаар хийнэ гэж тий. Тэгэхээр энэ дэр одоо жоо бөмбөг шүү дээ тий. Тэгэхээр одоо шүүс боцрасан юм чинь бага-багаар хийгээд хажууд хориод гахмаар одоо яг бүрэн болохын тулд ойролцоогоор хэдэн минут буцлах вэ? Яг хийгээд одоо нэг удаа боцраасан gore гэдэг бороо гэсэн. Тэгээд одоо яг өдөгөн болсон ш хараа. Оо, тийм байна. Соус маань бүтгэрсэн байна. За, ингээд жоохон өдөгөн соус болсон гэсэн үг. За, энэ бүр ингээд бэрдэд байж.
자, 이게 다가온 것이오. 알아? Оо. Одоо бараг ингээд ерөн загаас бас болсон нөгөө ч гэсэн Муу ерөн бараг болсон болсон байна. байхгүй Тийм юу? ээ. Одоо би хамгийн сүүлд соус хийнэ гэсэн үг шүү дээ, тийм ээ. Аха. Саяны бэрдсэн Соус. кахмар дээр өдөрсөн соус хийнэ гэсэн үг. За, тэгвэл соус. За, соусоо дээрээс нь ингэж хийж өгнө тийм. хамгийн сүүлд би васаби өнөөдөр бэрдсэн байга. Гэхдээ васабиний орондоо цагаангаа өрсөн цагаангаа ч юм уу те. Арай жоохон гоё мандарины навчны өнөрөө ч юм уу те. Ийм юм ороороос нь ч борон. Гэхдээ ямар ч байсан өнөөдөр соус тай хориж ингээд васаби тай цог хориж идсэн бүр гоё ахгүй юу? За, өнөөдрийн бэлтгэсэн хоол маань бас маш хурдан хугацаанд боллоо. Бүтээгдэхүүнүүдээ бэлтгэсэн байх юм бол Жигнэх хоор гэж давуу тараа бороо. Зүгээр орхиод бороо те. Зүгээр одоо бэрдээд за одоо жигнээд. Одоо нөгөө тус ашиглахгүй гэж бас давуу тараа гэсэн үг байна да. За, өнөөдрийн контентоо тара но сакамуши боёо цагаан загастай ногоотай жигнэсэн шүү дээ те. Одоо сакегаар жигнэсэн хоор хийж бэрдэрэ. За, амсаж үзье. За, өнөөдрийн Шүмүсгийн хоолны цэг нэвтрүүлгээр Шүмүсгийн мастер тоогооч маань Тарано Сакамуши буюу тараа загсыг бас жигнэж бэлтгэсэн байгаа тийм. За, амсаж үзье. Идэх арга аштай те. Одоо энэ васаби. За. Васаби жоохон ширүүн дээр соосон дээр хориод ч юм уу те. Саяны васабины хэсэг рүү жоохон дүүрэж ийсэн бүр ерөн гоё байна. За, одоо ямар хандтай болсон бэ? Амсаж үзье. Зүгээр жигнээд соус хийгээд одоо ингээд нөгөө васабитай хорж байгаа учраас ямар ч одоо зүгээр загасны одоо бага зэрэг өөрийн уух юм уу та. Яг үнэ. Загасны баг зэргийн тослог үн тий. Тара гэдэг загас бас бага зэрэг жоохон юу гэж удаа. Уухтай, тостай гэх юм да. Тийм бороо яг гоё тарж байгаа байхгүй юу? Суусан дээр ч гэсэн арай жоохон ийм Соус нөгөө маань бас их гоё амттай болсон юм. Ингээ холиод. бас уухтай хорсон бүр гоё бис. Тийм бороо васабитай бас ерөн тарна гэсэн үг. Заавар одоо энэ цагаан загас биш. Яг салмон загас, эсвэл макрел загас, яг шифуд микс янз бүрийн дараа бүтээгдэхүүний нөгөө цогроор одоо бас ерөн хаяа байгаа шүү дээ тийм ээ. Ер нь бол хүссэн загсаа бас ингээд жигнээд ингээд хэрэглэхэд бол бүр үнэхээр гоё тохиромжтой юм байна. Тэгээ баг зэргийн васабитай болох юм бол яг нөгөө Япон. Нөгөө ч гэсэн шүү дээ тийм. Одоо муу байна уу, сонгоо байна уу биш. Одоо янз бүрийн одоо яг хүмүүс бас бороо. Гэхдээ хүмүүс хэрвээ хийсэн бүр оржираагаар жоохон чансан байх хэрэгтэй хата. Арай хатуу учраас. Ёцай байна уу, боцай байна уу те бас цогоо. Хүссэн ногоогоо хамт хийгээд идэх тохиромжтой. Дараа загас учраас ингээд дараа бүтээгдэхүүний замаагтай. Хальж идвэл бас гоё тохиромжтой тийм. Ястай гоё зөөрөн бай босон байна. За, Шүмүсгийн хоолны цэг нэвтрүүлгийнхээ өнөөдрийн дугаараар Японы бас нэгэн сайхан амттай тараа загсыг жигнэж бэлтгэсэн Тарано Сакамуши буюу хийж тэгээд амсаж үзлээ. Үнэхээр гоё амттай байна. Баярлалаа. Зөөрөн. Үнэхээр гоё зөөлөн амттай байна. Манай үзэгчид бас нөгөө Монгол худалдаалагддаг загсыг бас аваад гэртээ бас яг энэ аргаар жигнээд үзүүлсэй гэж миний зүгээс бас хүсмээр байна. Үнэхээр Одоо айгуун дотор ямаа хийгээд жигнээд тэгээд соус хийгээд тэгээд аян дотор бүх орц материалаа бэлдээд тэгээд битүү одоо жигнүүртэй жигнэхэд болчихж байгаа юм байна. Ерөнхийдөө маш бас хурдан хугацаанд болдгоор бас онцлогтой юм байна. Та бүхэн маань гэртээ туршиж үзээрэй. Шүмүсгийн хоолны цэг нэвтрүүлгийн дараагийн дугаараараа уулзлаа. Баяртай үзэгчдээ. За баяртай.